Мегомбын инх бол үндэсний ивний эдийн засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа 4000 орчим километр захиргааны шугам байгуулж 90 гаруй сумыг байнгын эрчим хүчтэй холбох шийдвэр гарган гүйцэтгэж байсан. Энэ үеэр Хөвсгөл аймгийн 23 сум гэрэлтэй болжээ. Цайгаа цаг харан буцалгадаг байсан Хөвсгөлийнхэн ивнэгдлийн засгийн газрын энэ шийдвэрт одоо хүртэл талархдаг гэлээ. Инх холдын төлөө санал өгөхөд 100% бэлэн байна гэдгийг би төлөөлж хэлэх байна да. Инх холдын чинь ард бол өөрийн намын засгийн газар нь байгаа. Их хурл нь байгаа. Энэ учраас бол инх холдын мөрийн хөтөлбөр бол бүрэн хэрэгжих үндэстэй. Бид нар дэмжиж ингээд сумаасаа 60 70 орж ирээд явж байна. Эвтэ Монгол ээлтэй төргээд тэр өрөөнд их таалагдсан. Хүний өөрийн гэж ялгадаггүй жалгадовны амжихан үзэлгүй учраас Мегомбын инх бол төрийн тэргүүн байж чадна гэж Хөвсгөлийнхэн хэлж байсан. Үндэсний ив нэгдлийн засгийн газрын тэргүүнээр ажиллах үедээ Хөвсгөл нутгийн дөрвөн эрхмийг нам харгалзахгүй танхимдаа урин ажиллаж байсан ч нэг нотолгоо. Тиймээс хөвсгөлчүүдэд цаг ямагт ээлтэй ханддаг нэр дэвшигч Мегомбын инх болтыг хоймор нутгийнхан бүтэн итгэлээр дэмжинэ гэдгээ хэлсэн юм а. Монголчууд бид одоо талбай дээр жагсаж, туг дарцаг барьж, бүрээ бөмбөрүүлээж, өндөглөөн шидэлцэж улс орноо удирдахгүй. Нэг өрөөнд өөдөөдөөсөө хард сууж, нэгдмэл нэг ойлголттой байгаа асуудлуудаас эхлээд ажил болгож ингэж улс орны амьдралыг авч явах ёстой гэж үзэж байгаа. Ивийн бэлэгдэл нутгийнхан төрийн бодлого тууштай эдийн засаг тогтвортой байх ёстой хэмээн санал нэгджээ. Ажлаа судална гэж цаг алдахгүй туршлагатай хүн дэвшүүлсэнд талархаж байна гэсэн юм а.